Д витамины талаар хүмүүсийн боддог нь худлаа байжээ. Үүнийг хүмүүс биедээ өөрөө нийлэгшүүлдэг боловч гаднаас нөхөх гэж тэрбум долларын хөрөнгө оруулалт хийж байна. Одоо учрыг нь олцгоё. Д витаминыг бид өдөр бүр насан туршдаа биедээ нийлэгшүүлж болдог. Бид бүгдийн айдаг өнөө холестерин нь нийлэгшилтэнд нь оролцдог гэнэ. Холестерингүйгээр нэг ч ис оршин тогтнохгүй, нэг ч гормон үүсэхгүй. Дархлаач ажиллах боломжгүй гэнэ. Д витаминыг капсултай, туслаар, нунтгаар борлуулдагч, эрүүл мэндийг дээшлүүлдэгч үгүй, харин хорлдог гэнэ. Элэг гэцийг гэмтээдэг. Тэгвэл юу идвэл Д витаминыг биедээ өөрөө нийлэгшүүлэх вэ? Омега 3, омега 6, тосны хүчил ба нарны туяа байх нь. Та наранд гадуур явж, хушиг, майлангийн үр, бусад үр, жаахан загас идчих ба майлангийн тос, ургамлын тосыг шарж чаналгүй түүгээр нь залгичих тийм хэцүү гэж үү? Өвөлч гэсэн нэмэлтээр үнэтэй витамин худалдан авах шаардлага алгаа. Тэгээд холестериныхоо тусламжтайгаар эсийн ханаа бүтээн барьж мембранаа засах нь байна. Хамгийн гол нь нарны туяа. Байгалийн жамаар өөрөө нийлэгшүүлсэн Д витамин нь дархлааг дэмжихээс гадна хүйсийн ялгарлыг зөв байлгах. Эрэгтэй нь тестостерон гормоно ялгаруулад эрэгтэйгээр, эмэгтэй нь эстрогена ялгаруулад эмэгтэйлгээрээ үлдэх. Аптекийн синтетик Д витамин бол үүнийг хийж чаддгүй. Та бүхэн бодит үнэн мэдлэгийг монгол хэлээр уншмаар байвал намайг дагаарай.